Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сүрэг тарган сайхан үйлжиж байна уу та? Сайхан үйлжиж байна уу? Сайн явж ирвөө. Оо тавдаг сайхан. Сайн явж ирлээ. Монгол удам их орноо тэгээ сайхан. Ариу юм да тэр төг соёл. Зам харгуу гоё гоц. Энэ жил арийг сайхан өвөл болж байна. Дөрөвнийг цас нэлээд жоохон чочросон баха. Тий, цас ороод. Тэгээ буцаад яачлаа шүү те. Тэгсэ. Хайлч. Манай нэр чинь цас гайгүй тэгээд хайлчлаа шүү дээ. Ороод ер нь тэгээ цас хайлдагч үзэгдлийг ховор шүү те. Ховор. Тэгээ буцаад хайлч. Яа сүрэг дарга сайхан үлж байна. Сайхан үлж байна. Сайн уусгаж байна. Оо тавдаг сайхан. За том үнэтэй нэг мэдлээ даа. Миний үтэр. Монголоос байна. Миний бариад явж байгаа. Оо Таа гэдэг. за сүрэг дарга сайхан үлжиж байна уу? Сайхан гэж энэ авъя. Үгүй. Аав хөргөн хайртай шүү. харлаг хөөргөө аваад өвчтэй. Тэрдэн ном нь үүл нариун байна уу? Мундаг гэж хэмнэ. Хэдэн настай? Хэдэн настай л юм бэ? Миний хэлээр Хурга шигнээс жинхэнэ малд хүн байж үлээ. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. одоо төвчлэгтэй сандал хийхэд хүн харахад ер нь хитгэн мод орсон юм шиг харагддаг. Ингээд хилэгцэн байгаа бол хилэгцэн юм шиг. Тэгсэн мөртлөө маш их уулуур ордог. Тэгэл энэс нь энэ чинь тэгээд хадаас мадаас орохгүйгээр тэгэл тэр чинь баг ингээд нөгөө хатцсан юм шиг удаа тий. Тэгээд бат бөх байдаг. Тэгээд тэр чинь бүх байлганд бол нөгөө углуурга юмнуудыг гаргаж хийхэд л одоо тэр ур ухаанд чадварлаа да. Тэн дээр ер нь бол сандал айгүй хэцүү. Сандал ирнэ. Тэгээд авдар бас их байна. Ер нь амраг гэж юм байна. Харин тий хэцүү. Тий. Амраг одоо юм хийвэл амархан буух тий. Амархан л. Энэ үйлдвэрүүд ажлын байр одоо хичнээн хүмүүс ажилтгийг өөрсдөө гэр бүлээр бас ингээд ажиллаа өчөж байна уу? Би яг эндээ бол яг мотор юм ихтэй бол яг ганцаараа л. Ганцаараа л. Яг зуны дулааны нөхцөлд ер нь яг суугаад юм хийхэд над зав болдгоо ерөөс. Байшин савны ажил болоод. Үлрэлийн чанар. Одоо ингээд яг хөвтрэл ирэх хайрлаг энэ мужаан хоёранд ороод тэгэл суучна. Тэгээ хавар болоод ирэхээр хавар болоод ирэхээр тэгэл 5 сар гараад захиалга тэгэл байшин савны ажил. Тийм юм болоо тэгэл тэр нь пасаад доторлогоо тэгэл яваал ингэжтэй болохоор 100 цагт бол яг суурин сууж. Та чи нэг улиралтай яас төвлөгөөтэй биш те. Хавар хүртэл одоо юу 50 байгаа гээл. Тэгээд дулаараад ирэхээр өвч өргөө байшин сав барихад манай чи хэцүү шүү тэгэл. Тэгээд энэ доороо ажилтаа болохоор өглөө гараад явна орой ороод ирчихдэг тэгээд. Ямар ажил вэ? Тэгээд болохоор нь яруу хийт. Оо зөв. 10 сарын 30-наас эхлэл одоо өнөөдөр 15 жил энэ байгууллагад ажиллаж байгаа. 12 дугаарыг төгсөөд одоо 19 он төгссөн. Одоо төгсөөд их сургууль төгсөөд урагшаа 2 жил 2 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэгээд бодохоор манай охин бол ирээд бол 2 бандтай тэгээд охин маань одоо 23 настай охин байгаа. Тэгээд одоо энэ сургуулийн амжилттай сайхан л төгссөн. Өөрөө хичээл зүтгэлтэй бол хаач хүүхд сураад явна гэдгийг бол би маш сайн дэмждэг. Тэгээд тэр үед бол охин их сургуулийн гонц төгссөн. Одоо өнөөдөр сайхан том компанид ажил хийгээд одоо явж байгаа. Тэгээд хоёр дахь охин маань ч гэсэн бас яг энэ охиноос өнөөдөр би бас шилжүүлэе гэж хязгааж боддог. Тэгэхэд манай охин ч гэсэн өнөөдөр бас боломжтой сайхан сургуулийн хэмжээнд өөрөө хичээл зүтгэлтэй хүүхд бол өөртөө залуучууд хичээвэл бас өмдөө сумаа хөгжүүлээ гэвэл бас болно. Тэгтээ би бас өнөөдөр өөрийнхөө хүүхдэд хийж ажиллааг байгаа. Тохиол залуучуудаа бас энд ирж ажиллаач гэж бас хэлж чадахгүй л юм л да. Тэгээд бас хүүхд хөгжиж гэж байгаа залуучуудын хувьд бол ямар нэгэн өөр санаа оноотой байгаа. Тийм болохоор одоо бидний хувьд бол болж өгвөл уулын сумдаа ирээ сайхан сумаа хөгжүүлээсэ. Тийм бид нар шиг одоо 2000 гаруй хүн амттай сум цөөхөн. Тэгээд дээрээс нь одоо манайх цаашаа иргэдэг бол одоо хүүхдүүд маш их төрөөс дэмжиж байгаа. Цалинтай байна. Дээрээс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал бүх юм цаанаас нь улсаас төлж өгч байгаа. Тэгээд инглигээд яхад тэр хүүхдэд
ирэхгүй байна. Хамгийн гол нь өнөөдөр орон нутгийн хөгжлийн сонгон зээлээр ч юм уу ийм аливаа зээл авсан хүүхдүүдэд бас энд нь буцаага тэр зээл нь ямар шумаар яаж олгодог тэр сурч чадахгүй байгаа. Тэр амьдралын боломж байгаа хүүхдүүдэд тэрнийгээ өгөөд тэр хүүхдүүдэд ирээгээ хийгээд энд нь сайхан авчраад ажиллуулад боломж нь олгомаар байна. Тим бол бас байна. Тэгээд яг хуу шаталтаа бас явах л байхал та тэр нь бол бас биднээс яагаад бодоход тэгээд ямар ч байсан дараа нь одоо бас цаг үеийн сайхан болж байгаа юм байна. Арай өөр нэг үе бодвол бас нэг бидний үед бол ихтэл сумандал одоо хүмүүс төрсөн нутгаалаа өөрөө орхиж яммааргүй л шүү дээ одоо тий ганцхан одоо цагаан орох бүх суманд бол нэг юм таны яриад байгаа бол байгаад одоо тэгээд ер нь энэ модо та хэд мөр одоо хаанаас ярьв? Мод одоо манай нутагч одоо яг би юу н ховор тий. Тэгээд хуш одоо ганц хийдэг мод нь одоо хуш мод ч одоо яг юу нь бол байхгүй шүү дээ. Ирэх байхгүй. Тий тэгэл бүр унаж барьсан тийм модод л ер нь бол тэр нь л уулын цаанаас нь бас ягаад хуураа хуш бас биднэрт яаж бэлтгэв бас тэндээс нь бас нэг яаж өгдөг бас биднэрт бас одоо сүүлийн үед энэ зигзаг хавтан яаж тэрний угаар л одоо тавцсан модсон юм бас ирээл мэрэг гээд гой юмнууд гарчаад бас арай өөр болж байгаа. Одоо нэг үеэр бодхоос сүүлийн 3 жил бол хамаагүй. Загвар бол тэгэл өстой сонголт бол их өс тий. Загвараа та яадгээ. Өөрөө ингээд өөрөө л гаргаж. Хүмүүс өөрсдөө хэлнэ л да ийм хийлээ. Хэмжээг нь зүгээр тийм хэмжээтэй явуул янгуутл. Иймэрхүү юм хийлгүүл ийм материал ингүүл ямар байна гэсэн саналаа хэлцгэн. Тэгэл ярилцж байгаа л. Гаргасан инглээ л гэдэг. Гаднаас болоод баг нэг чим баг юм худалдаж байгаа. Баг аваагүй юм шүү тий. Энэ минь одоо ингээ бүгдийг ороод ингээ өөрөө хийсэн. Орлоо. Одоо дээр үед одоо ирэх чимийг л одоо анхаалаа тэгээ. Яста Монгол ирэх юм шүү тий. Тийм ээ тий. Ах гоёлаа шиг байсан. Манайх ихлэ өндөр байсан. Одоо энэ залуучууд ч гоё байшин савны өндөр. Фотод одоо манай энэ жоо намхан харагддаг болчихлоо. Тэгтээ энийг одоо нэг Оросч бас нэг юм ирэх гэж орж ирээд байгаа шүү тий. Тий Орос ирэх гэдэг лакгүй ирэх. Лак руу. Энэ бол цэвэр одоо Монгол хүний. Хуш модоор л хийсэн одоо ирэх. Энэ зургийн хувьд бол манай аав ээж хоёр маань одоо аав маань авир мэдээ удахгүй ээж маань дэлгэрэн алимаа гэдэг 1979 онд Хөвсгөл аймгийн мөрөнд хоёулаа гэрүүл болж байсан. 1981 онд би төрсөн юм байлаа. Тэгээ одоо энэ үлгээтэй байгаа нь болохоор би тэгээ гэрлэх ёслон урдан гэж анх одоо манай аймагт байгуулагдаж одоо нээлттэй хийж явах үед нь би хоёр дахь хүүхэд нь одоо тэр нэг одоо 1 2 гэдэг одоо бүртгүүлээд би төрсний гэрчлэгийг 2 гэж бүртгүүлж яасан түүхтэй. Тэгээд энэ манай аймгийн 70 жилийн ойгоор энэ ном болж ингэж хэвлэгдэж гарахад ингэж аав ээж хоёр маань зураг миний зураг ингэж орсон байт. Хэдэн сартаас нэлээд бага байсан юм шүү тий. Би баг би 1 сарын 17-нд төрсөн. Ээж тэр нэг өдөр төрсөн байдیں۔ Тэгээд би 1 сарын 17-нд хавар 5 сарын хэдэн гэлээ байсан юм байлаа. Манай болохоор жолооч хүн байсан. Тэгээд насаараа тээврэн жолооч хийж аваад 2004 онд үед болсон. Тэгээ ээж маань болохоор одоо л байдаг. Ээж маань болохоор одоо загсна ааннуур цаабаг ачхаа гэж байгаа. Загсна тэр үйлдвэрэн харьяа одоо зочд буудал болохоор ээж маань ажилтдаг хүн байсан. Тэгээд одоо бол байдаг ээж одоо цагаан нуур сумд одоо л амьдарч байгаа 65 настай. Одоо энэ сумд амьдарч байгаа. Манай дөрөндөө бид 5-5-аас энд амьдардаг. Одоо мод бол ихлээд мойтон модоор юм хийж бол ерөөсөө болохгүй. За цавуудаж барихаар амар сална. Тэгээ цавуу их маш сайн байх хэвээр. Мод их сайн хатсан модоор юм хийх хэвээр. Тэгээ углуург. Тэгээд хамгийн гол нь бат чанар. Тэгээд өн үзэмж зүлгэх барих тэгэл булан хүнд хийж өгж байгаа юм одоо булангийн мөлгөр одоо хүүхэд том хүн ерөөсөө гэмтэх тиймэрхүү юм маш их анхаарч л одоо хийд юм да. Тайгын сардгийн дарагч одоо тэр чигээрээ
Тэгээ намрын тарах. Ими ургамаа шүү дээ. Намрын тарах юм уу? Оо. Наач баг ингээд нөгөө гойчгүй юм шүү. Аа? Стогооч. Нэстэ өтгөн байна. Энэ ерөөс ийм өтгөн байд юм юм өтгөрүүлч юм. Амар болохоор л. Намар болохоор нөө сүү өтгөрөөд Тэгээс харлагын тас харлагын ус таргач юм. Оо зөмөр сайхан. Өдөнөөс манайтай өрөм тарах. Тэгэхээр нөгөө энэ нутгийн нөгөө ургамлын юу бас байна тий. Одоо олон төрлийн ургамлаа дагаад нөгөө мал юу идэн тэрийгэ дагаад одоо нөгөө газар зүүн байдлаас болоод нөгөө сүү цагаан эдний чи юм одоо ингээд нөгөө бас ичлэг юм чанар нөгөө ярдэ бодлоо. Намрыг нөгөө Нэстэ өтгөн байд юм байна. Шимнийгээ яа шимгсээр ингээ малын сүүгчл ингээ өөр болчихсон. Тайр мал хөдөө өнтер мал дээр гарах уу? Манай мал энэ манай хадмад Энэ нэрнчлэн мөн утгатай байт. тэгсэн 2 дугаар огт. 2 дугаар ах гэдэг. Оо зөв. Одоо нэг энэ нуурын цаа талд гэсэн үг юус. Цаа нуурын цаа талд. Манай наав ихтэй байт. Сарлаг Монгол өхрөө. Монгол. Хооргийн улаан Монгол. Тий. Нэмний хэрэглэхгүйгээр үйлддэг гэдэг гоос. Тий, энэ нэмнээ хэрэглэх. Одоо Монгол өхөр чинь газар өөр шүү. Одоо Сэлэнгийн алдсан Монгол. Дараа нь дарахад нутгийн хооргийн Монгол өхөр бол одоо баг тайгийн Монгол гэж баг хэлэхээр тийм ээ. Ёстой хүүтэн төсвөртэй өхөр байна уу? Тэгэл сонсоо би. Сэлэнгийн дээр аарцсан доо тэр монголууд нэр юм баг зарим монголууд шүү согтой явж байна гэдэг. Сэлэнгийн дөв дээр бол. Аа. Босод Монгол өхөр бол энэ огрын Монгол, улаан Монгол шиг энд бол амьдрахгүй байх. Энд бол Амьдрахгүй. Үс шал өөр л дээ. Хүнээс одоо та сорой. Мотор ингээд юм хийх. Бас нэг аав нь одоо тийм хүн байна уу? Ямар хүнээс асуурсан? Аавын дүүнэр гэж тийм гарын Уртаа. хүмүүс байсан. Одоо ерөнхийдөө дотор манай аавын байшингийн үүдэн тэр хэмэг нэг тороос гэж хурц иргэн битээр цогцож байгаа нэг төмөр уцаар ингээд хийгээд тэгээд хээ өрөөдөд тэгж хийдэг хүмүүс байсан. Тэр ахнар махнар тэгээд тэдэр мэдрээс тэгээс бас суралц байсан. Хийнгээ. Давхар дээр тэндээ Тэр суулцаа. үчихэд жоохон байсан тэгээд нэг Хэдэн настай вэ? оо жоохон. Одоо одоо тэгэл тэр бодвол тэр ах байх үуч баг 5 дугаар ангиас баг. Аа. Бүр багаасаа юм биш үү те? Бүр багаасаа сурсан юм байна. Тэгээс үйлдэлээ одоо цаануур сум гэрэл энэ газар аваад яг энэ газар авж байгаа манай чирээс айл өнөр гэж юу ч авахгүй. Тухайд. Тэ тухайд. Одоо энэ талд нь хашаа байсан. Тэгээд би энэ талд нь Бараг захын айл нэс нөө. Бараг захын айл байсан. Энэ тал дээрээс айл байхгүй. Сэж онгоцны буудлын гэж газар байсан. яг дагцсан бол яг хашаалж ирсэн. Хашааж эхлэв байсан. Оо зөв. Тэр онгоцны бод Онгоц буудлын талбай байсан. Оо энэ талбай дээр үү? Оо зөв. Онгоц буудлын талбай байсан. Тэгээд нөгөө онгоц явахаа болоод тэгээд Ийшээ 7 гудам, ийшээ 1 гудамдаа 7 49. Онгоц хэрч одоо нөгөө ногоо онгоц уу? тэ нөгөө Ногоо онгоц тий. За тэгэл эндээ буураа барайл тэгэл амьдрал. Тэгэл одоо модны идэлээ хийсэн үү? тэгэл хашаа байшингаа эхэлж барайл хашаа. Өөрөө хийх талаар суралцж эхэлсэн. Тэрнээс Ааха. багаагаар хийсэн. Тэгэл байшингаа барайл дуусгаалаасан. Тоглоо юугаар хийхийг гэж бодоод тэр үе чинь модны асуудал болсон юу харна. Ерөнхийдөө мөн утгаас хуш мод болж ирээл тэгэл зүсүүлэл нэрэх гэж юм хийсэн да. Хамгийн анх. Гэртээ хийсэн байх нэ. Тэ. Сан дотор гэр барьж аваад тэгэл ногоо хөрөө гэж хөрөө зоож аваад тэгэл. Тэгэхээр таны одоо энэ хийсэн гэрт байгаа энэ тавилгыг хийсэн юм чи тэгэл одоо хэдэн жил болж байгаа гэсэн үг аа? Хамгийн удаж байгаа юм тий. Тий 11 онд ингээл бүх юмуд байгалаа. 12 оноос л одоо яг 11 оны өвдөл цагаан сар бит хоёр. Тийм байна. Тийм байна. Байшинд орж ирсэн. 14 жил. Тэгээд бүр ингээд нэг 2 3 сар болсон юм шиг шинэ юм шиг гоё харагдаж штэ тий. Бас айгүй гоё тий. Яг хүн Энэ бол бас ийм эрэг шиг юм л байсан тий. Нэг сая 2 3 жилийн өмнө л энэ ингээд тэгээд перкет. За манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа байгууллага өгөөж дэвшилгээд компани байна. Хөвсгөл аймгийн брэнд байна да. Нутгийн брэнд нь хойбор нутагтаа зорж явнаа.
хяам болон одоо хяам бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. За энд одоо жочин хяам зайц гэдэг маш олон зүйлүүдийг бас хийдэг юм байна. За энийг одоо эдний хамт олноос өгж байгаа. Танаг бас их өгөрөө. За эсхий тууралтын нэвтрүүлгийг дэмжиж хамтран ажиллаж үндснийхээ өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой биднэрт бас энэ бензин досороос тусалцааг үзүүлээд бас энэ үндэсний үйлдвэрийн компаниуд маань ингээ хамтарч ажиллаж байна. За та ингээд очиад болгондоо манай бүтээгдэхүүнийг сайхан дээж болгон бас өгөөрөө. Тэгээ танаа гэр бүлд эрүүлэг сайн сайхныг хүсье өргөж байна гэдэг энэ Монгол дүүпүү гэдэг. За нөө хоёр янз ах шиг байна ингээд ногоотоо гэдэг. За нэмгэн дүүпүү гинэ. Энэ одоо бас ингээд нэмгэн авах юм байна. Бараг энэ чи бараг нарийнхын ирчээр бараг ингээд цөв ишиж болох юм шүү. Зэдний хамт олноогоос өгж байгаа юм. За тэгээ хамтран ажилласан компаниудтай бас баярлалаа. Манай компани сайдын үнэний тэжээл, ордож байгаа махны үхрийн тэжээл, дахианы тэжээл, туулын тэжээлүүдийг импортоор оруулж ирж байгуулга болон эрчээрийн аж ахуй эрхлэгч мөн эрчимдсэн мал аж ахуй эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлж мөн төлбөргүйгээр тэжээлийн жор гаргаж өгч эерэг үр дүн үзүүлэн хамтран ажилладаг. Та бүхэн манай компани оруулж ирж байгаа бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Max Care Mongolia Facebook хуудасаар болон 017 77 57 95 11 47 97 80 84 88 82 дугааруудаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Liban брендийн Eco ариун цэврийн цаасан эрүүл ахуйн шаардлага хангасан дэвшилт технологиор үйлдвэрлэсэн олон улсын ISO 9001, ISO 45001 стандартын шаардлагад нийцсэн байгаль орчны ISO 14001 стандарт хангасан 100% цэвэр байгалийн гаралтай түүхийд нь тусгай сортын тармил мод усанд хурдан задардаг будагч бодисгүй, үнэргүй, торгомсог зөөлөн, харшил өгөхгүй, эдийн засгийн хэмнэлттэй. Ус, тос маш сайн шингээдэг, бүх насныхны хэрэгцээнд бүрэн нийцсэн. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн. Утас 91 970. Манай дулаан нөөцлөр зөвхөн шөнийн хөнгөлөлттэй тог ашиглаж ажиллах бөгөөд шөнө хөнгөлөлттэй цаг эхлэхэд өөрөө автоматар асч халж байхын зэрэгцээ дулаанаа дотгошоо нөөцөлж хөрөмтлүүлж авдаг. Өглөө тогны хөнгөлөлттэй цаг дуусгаад автоматар унтраад өдрийн турш шөнө нөөцөж авсан дулаанаараа гэр байшингтай халаана гэсэн үг. Өдөр огт тог хэрэглэхгүй. Тиймээс орой хөнгөлөлттэй цаг эхлэхээр эргээд автоматар асаад явна. Ийм учраас тог цахилгаанд 60% хэмнэлттэй. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн. Холбогдох дугаар 8945 99 8946 99 тэгтэг. Хангэ компани 2016 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Оросын холбооны улсын Miratorg, Черкизово компаниас дахиа гахаамах, нугас, дахианы мах, хөлдөөсөн төмсийг олон нэр төрлөөр импортоор оруулж Монгол улсын стандартын дагуу шинжилгээнд хамруулан борлуулдаг. Хангэ компани бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотын томоохон сүлжээ дэлгүүр, хүнсний захууд, ресторан, хоолны газрууд болон орон нутагт захиалгын дагуу зориулалтын хөргүүрт машинаар хүргэж өгч үйлчилдэг бөгөөд айлөрөх албан байгууллага, найз нөхдүүдийн захиалгаар гэрт хүргэх үйлчилгээ үзүүлдэг. Холбогдох дугаар 94 99 94 88 91 99 94 88. Ноц Сэлбэг дугуйн худалдаанд маань олон улсад чанараараа танигдсан Сайлун, Опас, Amberstone, Bosway, Double Star, Toyo, Yokohama, Giti, Hilo зэрэг Hovo, Шаланц, Ковш, Дампны бүх төрлийн хүнд даацын болон жижиг төрөний баталгаад найдвартай дугуйнууд Хэр Азмерийн өргөн сонголттой худалдаалагдж байна. Хот дотроо үнэгүй хөргүүлэх болон орон нутгийн унаанд тавиад өгөх боломжтой. Хамгийн гол нь найдвартай газраас чанартай сонголт хийгээрэй. Утас 77 44 тэг. Төвшин Акт компани 2018 оноос Оросын холбооны улсын Stallman брендийн хий нумтай хамтран ажиллаж албан ёсны дистрибьютор болсон бөгөөд хий нуман дээрээ онцгой хямдрал зарлалаа. Бөөний үн 3-аас дээш худалдан авалтанд 199,900 төгрөг болгон хямдрууллаа. Байгууллага автосервис хувь хүнтэй хамтарч ажиллана. Мөн хий нумаа хаягаар дуудлагаар очиж суйрлуулж өгнө. Салбар 1 5 шар сутай буйнд зах өргөтгөлийн А5 6 доод. Салбар 2 1-р хороолол замын цагдаагийн хойно. Утас 80 9 50 87 89 89 61 70.
тав тухтай дулаан уур амьсгалтай гэр маргад тавилгаас эхлэнэ. Гэт таны хүссэн загвар өнгө хэмжээгээр чанарын өндөр түвшинд гэрийн тавилга захиалгаар хийж байна. Хүн таны хэрэгцээнд тохирсон бэлэн тавилга худалдаалж орчин үеийн минималист загвар чанартай хийц хурдан шуурхай хүргэлт бүгд нэг доор. Маргад тавилга таны гэрийн мөнгө. Холбогдох утас 85 11 96 31 86 82 5145 хаяг 32 дугаар тойрог. Шалны хулдаас бөөний худалдаа. Бүх төрлийн шалны хулдаас хүлэмж болон гэрийн гялгар пленк, ширээний бүтээлэг, ногоон цэнхэр алаг хучлага, цулхай, олс уяа, Монгол гэрийн тойруулга, хэвс троож бөөний үнээр зарж байна. Хөдөө орнуудын унаанд тавьж өгнө. Хаяг Баян зүрх дүүрэг, Нарт хотхон. Утас 8867 11 10 9967 11 10. За сүрэг тарган сайхан үйлдэж байна. Сайхан үйлдэж байна. Оо тавдаг сайхан. Энд их сайхан үйл болох нь үгүй юу? Нэг 100 цас 9 сард үл 10 сард. Тэр цас манай энд бас бага урсаа 2-3 орчим л орсон. Уушгаа гайгүй. Оо зөв. За сүрэг тарган сайхан үйлдэж байна. Сайхан сайн уцгааж байна уу? Оо тавдаг сайн явчихлээ. Ирээдүйг 4-5 онцлоо. За. Монголоо тойрол. Эсхий туурахт нэвтрүүлгээ хийгээл. Ард түмнийхээ хүүхдээ сайхан танилцаалаа гэдэг их юмыг бас сурж явна да. Тэг их газар тэгээд үзэг харах юм тэгээд их юм да. Өнөөдрөөс нэг өтрөх маягтай болоод байна да манай цаас. Хүүтрэх гэдэг нь. Цаг нь одоо тэгээд иржтэй одоо хүүтрэхээс яах вэ? Хүмүүс чинь хэтэрхий бас дулаан хөөсгөр чи бас болохгүй шүү дээ байгаад. Тийм байх. Манай чинь алдартай хүүтэн газар юу байна? Энэ нь тэгээд хүүтэн гэхэр ч одоо энэс илүү л одоо хүүтрдэг байсан гэж одоо өгчүүл ярьдаг шүү дээ. Тэр тэгдэг байсан. Энэ цаг уурд улаарсан гэдэг чинь үнэн чим шиг байна. Уугуул нутаг ахаа нь үү? Гарал үүсэл. Аавч одоо энэ нутаг байна уу? Дарахад. Дарахад 90 хүмбэн гаралтай. Цагаан нуураа хөргөн болж ирээл. Оо зөв. Тэгээд энэ цууршилсан. Цагаан нуур ч одоо 40 жилийн дүүхтэй. Тий. Болчлаа шүү дээ, тий. Мэдлэн болоо 40 жил байна. Энэ жил өнгөрдөг 40 жилийн өмнө бол одоо 90 лумби нутаг байсан баг, тий. 90 лумби 2 дугаар баригад нэртэй байж байгаа. Баригад гэсэн нэртэй. Тэгэж байгаа дараа тэр агааг нуур цаа бүгөө аж явах вэ гэж байж байгаа л тэгээд сум болсон. Тий. Цэргийн албан хаана? Сэлэнгийн түнхэлт моднаа ингэж. Моднаа ингэ. Тий. Биднээсээ цэрэгтэй байх чинь нэг юу? Одоо шиг гэж нүүрс дэлгэр яг говийн цэргийн ангиудын тэр хилийн цэргийн ангиудын мод бэлддэг артлан анги байсан байхгүй. Тэнд очиж албаагаа тэгэл сүүлд энэ модонд нь хуульч чангарсан юм уу. Тэгэл нөгөө урагшаа нүүрсээ төлдөг болол манай анги одоо татан буугдсан. Сэлэнгийн түнхэлт 95 онд. 95 онд уу тий? Тэгээ 95-аас 96. Нэг жилийн цэрэг үү? Нэг жилийн цэрэг. Урд нь 3 жил байсан гэж тий? Тэгвэл 2 болоод 1 болдсон. 3 байгаад 2 болоо. Бүр 5 ч байсан юм байл шүү дээ бүр. Бүр дээр үе тий. Дээргүй 5 жил одоо цэргийн алуу. Хөө бас л тий. Одоо л тэгээ нэг болсон. Нэг цэргийн алуу хаагаал. 1 жилийн цэргийн алуу. За сум орон нутгтаа одоо тэгээд одоо та малаад гар урлаараа юм хийгээд байна уу? Тий. Нугаан хашчуулаад манай энд. За энэ одоо таны одоо хийсэн бүтээлүүд байна бах. Тий. Энэ одоо ирэх хүзүүний зүйлт. Хүзүүний зүйлт. Тий. Оо зөв. Ер нь энэ хаш одоо хүний бид ямар ашигтай вэ? Энэ зүрхэнд сайн тэр эмчилгээ талаас бол. Энэ бол үе мөчин сайн. Уг нь бол дээр үед энэ хүмүүс чинь хэрэгэлдэг байсан юм байна л да. Одоо жишээ нь энийг зүүгээд явж байгаа тохиолдолд одоо орчин цагаас чинь нэг механик өхөл гэж нэг юм болоод байна шнэ нөгөө аваар усалд ороод. За тий. Энэ бугуурч хааграагүй тохиолдолд тэр юу би эрсдэхгүй. Тэгээд энэ хаш энийг аваад өөртөлсөн явж байгаа тохиолдолд ямар нэгэн аваар усал боллоо гэхэд энэ хаш хөөргөн хагарна гэхээс тэр хүний амнаас эрсддэггүй байсан тийм бас хамгаалт юм шүү. Тий түүх байгаа байхгүй. Тэгээд эмчилгээнээ зориулт.
ямар ч хэрэггүй энерги ялгаруулдаг чулуу байхгүй. Тэгэхээр хүнийг хамгаалж байна гэсэн. Хамгаалж байна. Одоо манай тийм байна. Өөрийн хоёр ч түүх байгаа. Энэ бол бугуувч байна тий. Тэгээ бугуувч зүүж яваад мотоциклтайгаа очиж онголдаад ухаан алдаад босч ирсэн бугуувч нь яасан байсан. Хагалсан байсан. Тий, бугуувчгүй явсан бол тэр хүн бурхан оронд явсан байх магадлалтай гэж үздэг байхгүй. Манайхан чинь хашны тухай мэдлэг энэ бусад аймагсуудаас арай өндөр л дээ. Аа. Тий. Энд ийм хаш чулуун хүний биед одоо ямар одоо эрүүл мэнд аж тустай хүний биед одоо энэ байснараа бас энэ ч нөр хүнийг хамгаалдаг тийм. Ер нь бол хангаан одоо ямар ч хамаагүй одоо чулуу өөрөө бас амьтээ гэж ярьдаг шүү дээ. Амьтээ гэж ярьдаг. Тэгэхээр нөгөө нэг чулууг ингээд хүн сэтгэлээсээ ингээд би ийм зүүц энэ одоо намайг хамгаалах юм шүү. Ингээд бодоо зүүх юм бол нөгөө энэ ч нөр байглаасаа л гаралтай учраас хүнийг одоо өөрийнх нь сүсгэн нь шүү дээ тийм. Сүсгэлээд өөрөө бодох юм бол хамгаалж идэг. Одоо энийг зүүштэй байлаа явж байлаа гэхэд ямар нэг муу юм яриад аваар усуулдаг энэ хагарнуухаас хүнээ амир истэхгүй тийм хар цагаан хар хил амнаас өрөөжөөс хамгаалаад шүү дээ. Энэ нь болохоор ингээд ос ингээ аяг байна тий. Зөв. Энд одоо ингээд хашааг нь цай хоол тэгэхэд бас эмчилэг болох уу? Одоо энэ бурхны өмнө тавиад сайнаа дээж хийхэд сайнаа дээж өөрийгөө ширгээ дуусч. Тэгэхгүй энэ үр төрсийг аяг маяг тийгээ тань шаазан маазан тэгээ тавьчихаар. Тэнд хэвээрэл байгаа. Тийш болдог. Бүр ингээд хатаад. Ямар агаартай тий. Амьттай ур чулуултаа байгаа. Амьттай юм байна. Амьттай угааж явдаг юм байна. Тийм учиртай байх. Өөрөг хагараагүй тохиолдолд миний амнаас бол тэгэхгүй хэрвээ муу юм боллоо гэд энэ хагарснаа дараа энэ бол заавал аварна гэж байна. Тэр бол үнэн ба. Одоо манай энэ хэд юу байна. Тэр би хуйн хөөрдөг байсан. Энэ бол буугууч байх нь. Хуйн хөөрдөг байгаад энийг зүгэл хуйн хөөрснө хол машин тэрэг юм бариад явгал хуйн хөөрхөөч. Энийг зүүчгэр. Зүү. Үе мөчний маш сайн бүр олон. Тэгэхээр нөгөө эн чинь ингээд нөгөө альба бие эмчлэхийн тулд одоо би тэгж ойлгоод л да нэг им ууж эмчилдэг шүү дээ тийм. Тэгэхэд энэ бол бас ингээд тэр гэсэн гаднаас энерги нэлээ өндөртэй чулуу байх нь. Дарахад ард түмний энэ дархан ухаан ер нь айл болгон хүн болгон ер нь би анзаарах тал ер нь гарын урттай байх шүү. Тэгэхээр таны энэ одоо энэ сайхыг урлаад хийгээд байгаа энэ сайхан бүтээл юмнууд бас ингээд удам байсан бас юм юу вэ нөө бас та ингээд хизэнээс юу нэг бас нэг зааж сурах бас нэг ер нь бол тэгээд хүн болгонд ер нь айл болгонд ер нь тэгэл 10 хуруунда жоохон хидтэй шүү дээ ер нь. Ер нь тийм ээ. Сураараа ч юм хийчин, ямаач хийчин, чулууматараа ч юм хийчин. Бермуда 200, 250 энгийн мотортой Evoque Max 200 мотортой кросснууд бэлэн худалдаалж байна. Давуу тал сайн бэхэлгээ, хойд ачаатай, өвдөх гарны хамгаалттай, зөөлөн явдалтай, хянах электрон дохио ледтэй. Угсрахад маш хялбар, үйлдвэрээсээ ихэнх эд анги нь угсраатай ирдэг. Хойд амортизатор 2 төвшөнд өндөр намаа тохируулдаг. Мотор хороопондоо 1 жилийн баталгаатай. Бүх сэлбэг үйлдвэрээс ирдэг. Оригинал. Засвар үйлчлэгээний зардал маш бага. Хөдөө орнуудын унаанд тавьж явуулан. Утас 8079 8080 9976 6969. Мөн хаан банк болон банк бусаар 48 сар хүртэлх хугацаатай урьдчилгаагүй зээл гаргана. Зээлтэй холбоотой мэдээллийг 8916 тэг дугаараас асуугаарай. Манай мэрэгжлийн чадварлаг тогоочдын баг бүрэлдэхүүн нь Монгол орны үндэсэг булан бүрт хурим найр, ургийн баяр, аймаг сумдын ойн арга хэмжээ, цолны найр, байгуулгын зугаалга гэх мэт бүх төрлийн хээрийн арга хэмжээнд 21 аймаг 330 сумдад хүрч үйлчилдэг гэдгээрээ онцлогтой. Бид орон орны амтд хоол, зууш, салаад, амттан зэргийг чанар стандартын дагуу таны захиалсан газарт халуун наран үйлчлэх болно. Мөн бид уул уурхай, барилга, үйлдвэрийн ажилчдын нийтийн хоолыг хариуцсан ажилдаг гэдгийг дуулгахад таатай байна. Чанар, үйлчлэгээ, шинэлэг амт, Stable Catering UB.
Захиалга утас 9933 7941 9999 тэг 2 9 Stable Catering UB. Урт перц хоол амтлагчийн хаан гэгддэг. Урт перц нь Аз дорн дахны эрдэнэ язгууртнуудын ховор нандин хэрэглээ байжээ. Урт перцний давуу талууд маш өвөрмөц амттай, анхлын үнэртэй, жин хасгад тустай, өг шатаах процессыг дэмждэг. Биеийн халууныг хэвийн хэмжээнд барьж өвчлөлөө сэргийлдэг. Өрөвсөл болон сахарын хэмжээг бууруулахад туслана. Бэлгийн чадварыг нэмэгдүүлэн сарын тэмдэгний өвдөлтийг намдаана. Монгол хүн бүр эрүүл, чирэг байг. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэнэ. Холбогдох дугаар 9075 15 41. Японд өдөр бүр хэрэглэгддэг шинжлэх ухаанд суурилсан хүнсний нэмэлт эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг албан ёсоор V-Drug Mongolia Монголын хэрэглэгчдэд хүргэж байна. The Wise Man's Dining хоолны дараах сахарын өсөлт, өөх тосны хуримтлалыг бууруулж, хоол боловсруулах хэрэгтний үйл ажиллагааг дэмждэг. Өөх тостой хоол идсэний дараа нойр булчирхай өвдөх, хоолны дараа цусан дах сахарын хэмжээнд санаа зовдох хүмүүст өдөр тутмын эрүүл сонголт. Утас 93-9-22-77. Манайхыг 11-р хороолол Номингийн баруун ард Сивдэ байр Эвт төв. Суталент компани үйлдвэрлэж байгаа Мембром бүрээс маань өөрөө 5-аас 10 жилийн эдлэгээтэй. Нэг ширхэгч оёдл ордгоо. Цельсийн 100 градусд халааж наадгаараа онцлогтой. Салхи бороо зас шуурганд санаа зовх зүйлгүй болно. Энэхүү гэрийн бүрээсийг сонирхож байвал та яраарай. Захиалга хийх учраас яг одоо залгаарай. Бөөр цистидний шидэт цай. Ойр ойрхон шэмээр санагдаж, дутуу шээсэн мэт мэдрэмж төрөх. Шээсний үед хорсож өвдөх нь таны өдөр тутмыг үнэхээр зовоодог үстэй. Тэгвэл танд бөөр цистидийн шидэт цай хэрэгтэй. Шээс ойр ойрхон хүрхээ багасгана. Бөөр нурууны өвдөлтийг намжаана. Шээх үед үүсэх хорсох зоврыг арилгана. Шээс хөөж өрөвслийг дарна. 100% урмлын гаралтай, химийн найрлаггүй, биеийг хордуулахгүй, ачаалал өгөхгүй, зөөлөн үйлчлэгээтэй. Эрүүл байдлыг буцааж авахд хэцүү биш. Зүгээр л утсаа аваад залга. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэнэ. 88 47 30 88 80 99 95 54. Тэнд дарахад хүмүүсийн гарч ирж байгаа энэ ур ухаан, энэ өв уламжлалууд нь бол цаанаа бас нэг учир утгатай юмнууд бас байдаг. Хүн учир утгагүй юм бол хийгээ суухгүй шүү дээ. Учир утгатай байгаад хүнд хэрэгтэй зүйлийг л ингэж хийгээд байгаа юм шүү дээ таны. Тийм ээ. Энийг хийгээд та одоо хүн амиа хамгаалаасаа тийм ээ. Өөртөө хийгээр өвч хийгоо одоо тэр хаван өвчин юу вэ? Үе мөчөө ингээд хамгаалаарай. Эрүүл байгаарай. Ямар бодож одоо та хийж байгаа шүү тийм биз дээ. Эрсдлээс хамгаалсан. Ингэж л одоо хийж урал сууж байгаа шүү дээ тийм ээ. Хүний ам биеийг бас сайхан хамгаалах. За энэ хөөрг байна. Хөөрг бол бас Монгол ёс шүү дээ. За сүрэг тарган сайхан үйлдэж байна уу гэд. Эцэг ингээд яхад бас нэг хүн хүмүүжүүлээд байгаа юм санагдтыг. Би одоо ингээд 3 жил Монголыг тойроод ингээд явхад тэрнээс өмнө бол би хөөрг мөргөөр мэдлдэггүй байлаа шүү дээ үнийг хэлэхэд. Тэгээд яг нэвтрүүлэг дээр ингээд явах чи Монгол ёсоо дагаад Монгол ёсоо би сурах ёстой, судлах ёстой гэд ингээд явгангууд би хүнтэй чи гар бариад хүнтэй мэдлж болохгүй шүү дээ. Тэгэхээр би надад нэг хөөрг хэрэгтэй байдаг. Тэгэхээр би хөөргтэй байх юм байна гэд. Тэгээд одоо ингээд би эргүүлээд өөр дээрээ жоохон бодож байна л да. Би хөөрггүй явахт хүнтэй мэдлж ийсэн явсан үе. Би одоо хөөрг аваад яваад мэдлсэн цаг хугацаанд би энэ хоёрт надад амьдрал тэнгэр газар шиг ялгаатай байна. За жишээр яаж ихээр энэ хөөргийг чи ингээ хүн өөр ингээд намбаагаад идэв юм байна. Энэ чинь бас суух муу хүртэл ингээд суудлыг застдаг юм байна чинь өөр ингэ барьсан байхад. За ингээ тавьчвал өөр болоо. Тийм ээ. Юу суудмуулаа засахгүй шүү дээ, тийм. За энийг ингээд гартаа ингээд атгачгаар чинь ингээд намайг удирдах байгаа юм шиг, тийм. За чи ингээд суунда, тийм.
Эвтэйгээс Тэгээд суулаа. Тийм тэгээд нэг жоох ингээд бас нэг нуруу муруу жоох ингэгээ те. Ингээд ийм шидтэй юм шиг байгаа даа. Ганцаар. Тэгээд ингээд хүнтэй хөөргөлөд ингээд хүний тэр сайхан дөрвөн удирлынхаа байгаль гэдэг урдч те. За сураг тарган малаа хийж дээ. Сураг тарган сайхан үйлжиж байна уу гэдэг өвөл мал байгаль юугаа оруулаад ингээд хүний амрын мэндийг айлтаад ингээд хөөргөлдөг тийм ээ. Тэгээд ингээд ирэхэд хүнийг ингээд нэг юм намбаага төвлөрүүлээл байдаг. Их учир байдаг юм энэ мэдлэг ясанд. Тийм ээ. Хашин хөөрг одоо ингээд барай явж байхад одоо ингээд нөгөө бас хүний биед одоо ингээд хөлдрөх юм уу ман болоор тэгдэг шүү дээ. Энэ хаш хөөрг болохоор бас тэрнээс ялгаа нь явах уу? Тэг ялгаа. Нөгөө амьттай ямар нэгэн амьттай юм чинь хөлөөс юмаа ялгууруулж байгаа. Амьттай хангаа уулуусаа хүн хайрлаа шүтээд явуул тийм ээ. Монголчууд дандаа л амьттай юмд мөрөгдөг үстэй. Төрсөн нутгийнхаа уулуус мод одоо хайрхандаа өргөж мөргөж ирдэг тийм. За энэ одоо манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа гэр бүлээр юм сайхан бас нэг бизнес хийж байгаа залуу гэр бүл байгаа. Энэ дүүнэр бас танад бас өгөөр гэсэн гарын бэлгтэй яваа. Цагаан сар дөгч явах шиг байна да. Тэгээд одоо бэлгээр гардуулчихад яваа дээ. За энэ бөөрний одоо системийн цай гэдэг одоо энэ бөөрний юм шидэт цай байна. Гоонар брендийн одоо энэ. За энэ дээр одоо танилцуулганд байна. Таны одоо энэ зааврын дагуу одоо сайхан уугаад бас хэрэглээрээ. Тэгээд одоо энэ бөөр гэдэг бол одоо хүний хамгийн гол одоо эргэтэн байдаг шүү дээ тий. Одоо бүр уург алдах. За энэ бөөрнөөс одоо ингээд урьдчилан өвдөхөөс одоо урьдчилан сэргийлэх бөөр давсаг гэл одоо хамгийн одоо гол эргэтэн бөөр үз. Хүн одоо бөөрөөл болж явах хэрэгтэй байдаг. За тэгээ энд би ингээд найруулсан ингээд. За эдний хамт олноос өгч яах юм. За баярлалаа. За нэг ч одоо энэ. За одоо ингээд найруулад ий болчихж байгаа юм. За. Бүр амтлуулж өгөөрөө гэсэн бас сайхан. Ямар амттай байна амт. Тийм ургамлын гой тийм ханд байгаач. Тийм. Ингэж хандалж явах юм байлээ. Тэгээ уух зааварчлага нь болоод энэ дээр одоо ингэ байж байгаа. За ингээд нэг уут цайг. Одоо энийг ингээд задлахаар энэ дээр нөгөө юугаараа байгаа ингээд. За ингээд. Энийг би замдаа суугаад яваад байгаа юм. Одоо энэ хол газар чинь нөгөө дандаа суугаа ажилтаа тэгээд дандаа машин сууж явдаг учраас тэгээд бүр нурууч хийх өгдөг. Бүгд төрн даарна. Тий. За ийм цай. За энийг болохоор сайн давхар ууттай юм байна. За энийг болохоор одоо ингээд нэг уут буцалсан уусанд хийгээд 3-5 минут байг болохоор ингээд хандлаа гараад ирэх юм байна. За тэгээд өдөрт нэг ширхэг цайг 2-3 удаа хандалж өгнө. Нэг юм цайг одоо 2-3 удаа хандалж явах юм байна. За тэгээд жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл эмэгтэйчүүд 14 наснаас доош насны хүүхдүүд хэрэглэх хориглоно гэж байна. Хөхүүл эмэгтэй болон жирэмсэн хүн 14 нас хүрээгүй хүүхдүүд бол хэрэглэж болохгүй. Бус нь бол одоо хэрэглэж болно гэсэн юм. За баярлалаа. За энэ бөөрний сайхан шидэт цай гэдэг одоо юм сайхан гоонар брэнд одоо бас энэ оруулж ирж байгаа эдний гэр бүлийн хамт олонд бас их талархч байна. Мөн одоо эсхий туурахт нэвтрүүлгийг дэмжиж одоо биднэрт бас энэ дамжуулж энэ одоо нэвтрүүлгийнхаа ард түмэндээ те гарын биелэг болгон бас ингэж бас өгөөрөө гэдэг та бас сайхан ингээд бүр яаж хийж найруулт тийм сайхан заагаад ингээд амтлуулаад өгөөрөө гэж эдний компаниас ингэж үүрэг даалгавар болгосон байгаа. За баярлалаа. Тэр компани хамт олон ч гэсэн амжилтсаа. За баярлалаа. Тэгээд тэр танилцуулган дээр нь утсан байгаа. Тэгээд одоо дахиад тэрүүгээр нь хологдоод ангиж болох юм байна. За. Энэ олон хүмүүсийн хал буйнаар л одоо явна шүү дээ ах мэн тэгээд сайхан. За танаа охин уу? Тий. Том охин уу? Гүү. Хоёр охин багна. Бага охин. Том охин хоцод. За сайхан үйлдэж байна охин дөө. Эрдэнэ номын үлнээр үү? Сургууль хичээлээсээ тараад орж иж байгаа юм уу? Өө зөв. Хэддүгээр анги? 9. Өө 9 дугаар анги. За тэгээд бас ирээдүйд сум орнуудтай хийх бүтээсэн сайхан
Эрдэнэ номын үүлэн сайхан ариун байгаараа гэд одоо энэ за энэ үүлэн гэд будааны жигнүүд байгаа юм. За энэ танай гэр бүлийн хамт олонд бас ингээ өгч байна. Энэ Монгол компани сайхан ийм сайхан бүтээгдэхүүнээс хийдэг болсон байгаа. За. За эдний хамт олноос өгч байна хэл дөө. За бүр чамд өгөөрэй гэсэн байгаа. Бүр одоо тэдний нэг бага охин байгаа бүр гарын бэлэг болгоо та өгчөөрэй гэдэг гэсэн бүр эзэн тэгээ өөрөө ороод ирлээ бас сайхан. За сайхан хуучлаа. Цаг заваа гаргаж өөрийн сайхан амьдралын түүхээсээ сайхан хуваалцанд танаа гэр бүлээ сайхан талархлаа. Гэр бүлээрээ сайхан уран дархан энэ Монгол сайхан өвийг бас тээж явж байгаа гэр бүл байна. Дахин уулзах сайхан ерөөл 50 ах маань. Сум орнуудтай эхийг бүтээх үүлэн сайхан ариун байг